Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдөр 12 дугаар ангид монгол хэлний хичээл орно. За тиймийн тулд сэдвээ танилцуулъя. Ятхан итгүүлэх, синхруулах, санаа сэдвээ сонгож олох. За ингэж олсноор бичих тухай хичээлийг заан зөвлөё. За үүний тулд бид өмнөх хичээлээ сэргээн саная. За өмнөх хичээлээр бид нэр ятгах хэсэг задлан шинжилж судалсан байгаа. За ятгсан задлан шинжилгээтэй ятгсан одоо үг хэллэг, өгүүлбэр, баримт, нотлогоо мэдээлэлд шинжилгээ хийсэн. За өгүүлж буй зүйлийн учир шалтгааныг тодруулан ялгаж шинжилсэн. За мөн ятгсан хэсэнд их зохиогчийн сэтгэл хөдлөл, өнгө аяс, мэдрэмж чухал үүрэгтэй болохыг ойлгосон. За өгүүлэгчийн ёс зүй, хандлага бас нөлөөтэйг анзааран эргэж уншаарай. Тэгэхээр аливаа одоо эсэ эхийг бичгэд өгүүлэгчийн ёс зүй, хандлага өөрөө бас чухал үүрэгтэй байдгийг ойлгож аваарай. За мөн ятгсан эсэнд нэг байх хамгийн чухал зүйл бол баримт мэдээлэл байдаг. За баримт мэдээлэл нь бол ийм ангиллиудтай байдаг. Статистикийн баримт, за тоон баримт, зурган баримт, харьцуулалттай баримт, за ишлэл гэдэг бол одоо тодорхой бүтээлээс авсан, ишлэж авсан их сурвалжтайг нь хамт оруулсныг одоо ишлэл. За мөн өөрөөр бас ойлгож болно. Элдв зохиолоос авсан үг хэллэг, үйлдвэр хэллэг, онц мэрэгэн үгсийг бас ишлэл гэж үздэг. За мөн үүн дээр нэмээд шинжлэх ухааны баримт. За мөн өөр одоо ном зохиолоос, тохимолоос, тойл бичгээс авсан зүйлүүдээ бас нэмж тусгаарай. За өнөөдрийн хичээлийн зорилт бол ятхан итгүүлэх, синхруулах, санаа сэдвээ сонгож олох. За үүний тулд ятхан итгүүлэх, бэлтгэл хийх, итгүүлэх зүйлийн талаар судалж төвлөгөө гаргана. За бичих зорилго. За зорилгоо тодорхойлох. Үүний тулд ямар асуудал төвшүүлмээр байна? Уншигчдад юу хэлмээр байна гэдгийг тооцож бас бодоорой. За асуудал төвшүүлэн бичихтэй баримт нотлогоо уншигчдад нөлөөлөх дүрслэл, ишлэл зүйлт, байр суурийн илэрхийлэн ятхан итгүүлэх арга олдсон гон гэсэн үг. За мөн эсэ бичих бэлтгэлээ хангахын тулд бас эдгээр хэлж ярьж байгаа төлөвлөгөөнүүдийг товч тэмдэглээд аваарай. Ятгсан эсэ бичих хийн тулд одоо сэдвээ сонгох нь хамгийн чухал. За бид нэр одоо яаж чгүй гэж одоо бодож хасаа илүүтэй сэдвээ одоо ерөнхий сэдвээ олж авах. Өөрөөр хэлбэл миний сонирхдаг зүйл юу вэ? Бичиж чадах зүйл юу вэ гэж бодох нь байна. За ингээ ерөнхий сэдвээсээ тодорхой болгож хэрэгтэй. За үүний тулд одоо бидний эргэн тойронд байгаа олон зүйл байна. За түүний нэг нь бол одоо соёл урлагийн зүйл байна. Жишээ нь одоо говийн домог киног үзсэн бол Бэл Хаусергийн одоо тамгуу төр жүжигийг үзсэн бол түүнийг баталж нотлож үндэслэлтэй үзтэл одоо ятгах бичгийг хилээд байгаа юм аа. За мөн уран зохиол, уран зураг байна. За жишээ болгоод Дэн Нямсрангийн 4 цаг шүлгийг уншаад шинжилээд задлаад мэдсэн бол үүнийг заавал хүн бүхэн уншиж Монгол ах вэ? Амьдралыг сэтгэл буутал төрсөлсөн шүү гэдгийг ятгах бичих нь байна гэсэн үг. За дараагийнх нь. За идэж уух юмс байна. За өнөөдөр бол үнэхээр идэж уух зүйлийн талаар, зөв буруу хэрэглээний талаар маш олон зүйлүүд өдөр тутам, цаг тутам фэйсбүүк буюу сошиал сүлжээгээр, интернетээр ном сурах хүчиг сэтгүүлээр одоо за тэр үеийн сурчлагаар одоо шууд явагдаж байдаг юм зүйл байна. За тэгвэл эндээс жишээ болоод бэлэн гомонгийн балаг, Кока-Кола зүйлийг сонгоод бичиж болно. За тэгвэл энэ талаараа мэдээ баримтаа бас цуглуулж сэдвэн одоо баримтчлан сонгоход бэлтээрэй гэсэн үг. За өмсөд зүүх, идэл юмс.
Эрдэнийн чулууны эд шид яа гэм үү? Өнөөдөр одоо хүмүүс янз бүрийн чулуу зүйлт ойл чимгэлдээ хэрэгжилж байна. За мөн гар бугундаа хүзүүндээ зүүж байна. За энэ талаар нь одоо ямар одоо эрүүл мэндэд ямар үр нөлөөтэйг бичиж болно. Эсвэл ямар муу нөлөөтэйг ч бас бичиж болох талтай. За сайн чанарын гутал өмсгийн учир. За сайн чанарын одоо цамц их мэтлэн одоо эдлэг эргэлттэй холбоотой номсч бидний эргэн тойронд байгааг одоо сэдв болгож аваарай. За мөн техник технологийн дэвшилт бүтээгдэхүүн нано хувцас, ухаалаг төхөөрөмж гих мэт. За энэ тлийг одоо хэрэглэх нь зөв. Эсвэл эсэргэгдэх талаар ятгаж бичих сэдв болгож аваарай. За ер нь бол сэдвийн ерөнхийгөөс тодорхой болгох тухай хэлээд байгаа юм л да. Техник технологийн дэвшилт бүтээгдэхүүн нано хувцас, ухаалаг төхөөрөмжийн талаар өмсөх зүүх эдлийг хэрэглэх талаас нь эерэг болоод сөрөгдлийг харьцуулан аль нэг шинжийг нь одоо илүүтэй давмгааж ятгаж бичээрэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрэглэх тухай, эс хэрэглэх тухай аль нэг талыг нь барьж бичээрэй л гэсэн үг. За дараагийнх нь. За мөн одоо энд хиймэл оюун ухааны бүтээл. За бүрэн автомат жолоодохтой машин. За машин одоо унах нь зөв. Ирээдүйд одоо бүрэн зөвхөн машинд ороод суухтал болно. Очих газрынхаа одоо нэрийг, километрийг, цаг хугацааг заагаад өгчвөл бид нар машин барих шаардлагагүй боллоо ч гэдэг юм уу. За дараагийнх нь хүний гараар хийж бүтээж буй ажлыг роботууд, машинууд нэг л өдөр бүрэн гүйцэтгэж чаддаг болно гэдэг юм бол үүнд итгэл бичгэн байна. За мөн одоо үүний эсрэг бол одоо хүмүүс бас энийг үйлдвэрлэх, энэ хүний хийж бүтээж байгаа юмыг роботууд хийчих юм бол хүн юу хийх вэ? Одооноос эхлээд яаж бэлдэж эхлэх вэ? Мэргэжлээ хэрхэн сонгож аль мэргэжил нь илүү үр дүнтэй вэ гэдэг талаар бас ятгаж ич болох нь байна. За дараагийнх чинь эсээ бичгэд уншигчаа тодорхойлох. Эсээг маань хэн унших вэ? Хэнд зориулах вэ гэдэг бас чухал. Ангийнхантаа юу? Дүүнэртаа юу? Эсвэл мэргэжлийн хүмүүст үү? Сонирхол ижил нөхдөдөө юу? Нийтэд зориулан бичихгүй гэх мэт асуултыг өөртөө тавьж эсээ бичвэрт хэрэглэх үгийн сонголт болоод зохиомжоо шийднэ гэсэн үг. За энэ бол бас нэлээд чухал. Нийтэд бичвэл бас ямар үг хэллэг хэрэглэх үү? Дүүнэртээ зориулж бичвэл бас ямар үг хэллэг сонгож авах уу? Ямар сэдв барьж авах уу гэдгийг ойлгоорой. За мөн бичих зорилгоо тодорхойлох. Ямар асуудал төвшүүлмээр байна? Уншигчид юу хэлмээр байна? Үлгэрлүүл бэлэн омгийн балаг гэсэн сэдв сонгуул түүнийг дурлан иддэг үеийнхэндээ зориулан дахин хэрэглэхгүй болтол ятгах синхруулж ичгийг л ятгалга гэдэг байна. За өрөмөд санаа гаргахын тулд за мэдээж эсэ гэдэг бол ихийг уншихад нийт хүүхдүүдийн хувьд бол зүгээр нийтлэг байдаг санааг харин багш нар бол яаж үнэлж зэгнэдэг вэ гэхээр зэрэг за энэ бол арай өрөмс бичжээ. Энэ хүүхэд арай илүүтэй оновчтой сонин содон санаа гаргаж та нар үнийг уншдаа гэж мэтчлэн одоо мэргэжлийн багш болоод эсэ бичих их бичигчдийг бол одоо яг бас сонин содон болгож ярьдаг. Тийм учраас энд өрөмөд санааг гаргахын тулд сэдвийн хүрээнд аль болох олон асуудал төвшүүлэх. За хэрэгтэйгээ сонгохын тулд бас тэдгээрийг гэрэмблэх, жагсаах, ялгаах, төвөрлөх зэрэг дэвшүүлсэн санаагаа бас боловсруулан үзээрэй гэсэн үг. За мэдээж өнөө цагт бол мэдээллийн олон одоо их сурвалжууд байгаа. Тэндээс авсан мэдээлүүдийг ялгаж ангилж бичиг найруулгад засаж найруулах нь илүүтэй болно гэсэн санаа. За өрмөд санааг сонгохын тулд чухлыг бас сонгох. Тэр олон мэдээлүүдээ бас ишлээд сонгоод төвөрлөд авсан бол үлгэрлээд нэг юм жишээ авъя. Бэлэн гомонд агуулгадаг ТВ-ку гэсэн хэмээх хийм өндөр найрлага бүхий энэ бодис нь нефт үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн бөгөөд хямд үнэтэй. За хүнсний хадгалах хугацааг уртсгадаг. Мөн даршилсан хүнд нэмэлтээр ашигладаг байна. Зөвхөн хоол хүнс гэлтгүү гоо сайхны бүтээгдэхүүнийг түргэн модохгүй тулд ашигладаг гэж. Энэ нь явандаа бидний арсны хорт авдар одоо гэдсний шархлаа үүсгэх
за өвчлүүлэх үндсэн нөхцөл болдог. За тэгвэл эндээс одоо юун чухал юм бэ гэдгийг л авъя л да. За нефт үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэхээр зэрэг бас л хүчтэй химийн элемент орсон бүтээгдэхүүн байна. За мөн тэгээд хямд үнэтэй гэж байна. За хямд үнэтэй бөгөөд одоо хугацаа удаан бүтээгдэхүүнийг бид нэр идж бод юм байна. Тийм учраас би бол бэлэн гомд дурлаад байх шаардлагагүй гэдэг талаар нэмэлт өөрийн санаа, үзэл бодол, хандлага тулгуурлаад илэрхийлж болох юм а гэсэн үг. За төлөвлөх дараа миний бичих хэсэг хэдэн хэсэгтэй байх, хэсэг тус бүрт ямар санаа илэрхийлгийг өөртөө ойлгомжтойгоор төлөвлөх. За тэгэхээр ер нь бол сургалтын хэсгийн бүтэц бол бичих зүйлийнхээ гол санааг илэрхийлсэн эхлэл, их бие, за төгсгөл гэсэн 3 хэсгээс бүрдэх ба дунджаар нэг 5-аас 8 зохицолттой байдаг. За тэгэхээр бид нэг 10-20 одоо хуудас материал баримт цуглуулсан бол түүнээсээ маш чухлыг буюу 7-8-ыг сонгож аваад түүндээ боловсруулалт хийнэ л гэсэн үг. За эсэний эхлэл хэсэг. Эсэний товч агуулга утга санааг аль болох ойлгомжтой, сонирхол татварт тусгасан суурь мэдээллийнхөө сонгож төлөвлөрөө. За тэр дотроо хөтөж буюу түлхүүр өгүүлбэр. Эсэний ихэнд байрлаж уг эсээ чухам юуны тухай өгүүлэх гэж бүг сэдэн мэдүүлэх зорилготой өгөөд эхлэл зохицолбор төдийгүй бүхэл эсэний турш чиглүүлж хөтөж болохыг бодож найруулаарай. За дараа нь эсэний үндсэн буюу их бие хэсгийг одоо төлөвлөх. За толгой өгүүлбэр бас дэмжиг өгүүлбэр ч гэдэг. Зохицолборын ихэнд байрлаж түүний мэдээллийн суурь болж түлхүүр өгүүлбэрийн санааг дэмжиг хэсгээ сонгож төлөвлөх гэсэн. За тэгээд баримт мэдээлэл, толгой өгүүлбэрийн санааг дэмжих, баримт нотлохоо бүхий өгүүлбэрүүдээ бодод ишлэж сонгох, найруулах. За эсэний төгсгөл хэсэг. За дүгнэлт байна. За өгүүлж буй зүйлийн талаар төгс дүр зураг өгнө. За эсэний турш хэлэх гэж байсан гол санааг хураана. За зохиогчийн санаа, уншигчийн дэвшүүлсэн асуудлын талаар үргэлжлүүлэн бодох, уг эсэний талаар дахин нэг сануулах явдал юм. За өөрөлдвөл зангидаад гол санаагаа төгсгөлд нь эхлэл одоо түлхүүр өгүүлбэрийн төгсгөлд нь одоо нэг товч дүгнэрэй л гэсэн санаа. За эсэний хөтөж санаа. Эсэний хөтөж санааг гаргахын тулд бичих түүнийг бусдаас өөр сонин болгож чадсан уу? Шийдэл болох асуудал болж чадсан уу гэдгийг эргцүүлэн бодох. За тэгээ үлгэрлүүл өмнө хичээл дээр үтсэн юм мэддэг толгой гэж бодсон чинь гэсэн. Эсэний юмны цаад наад учрыг бас олоогүй л явж дээ. Одоо тэгээ тэжээмэл гахаамах ямар тач идэхгүй л дээ гэж ятгах үндслэн гаргаад сонирхолтой баримт мэдээллүүдээр байжуулсан байх жишээтэй. За биеийн үзэл бодол. За эсэний хамгийн чухал бас хэсэг бол өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ уншигчдад нөлөөлж чадах утга шилжүүлсэн дүрслэл, зүүр үг, хил зүг, ишлэл, онж мэргэн үг гэмтийг олж ашиглаарай. За эдгээрээс хэлний хэрэглээний найруулах ур чадвар харагддаг. За мэдээллийг эсэнд тохируулан найруулах. Асуудлаа төвшүүлж уншигчийг итгүүлэхээр зорж тодорхой шийдэлд хүрэхийн тулд сэдвийн хүрээнд судлах, баримт цуглуулах, цуглуулсан баримтаас хэрэгцээтэй хамгийн чухлыг ялгах, зарим мэдээллийг эсэнд тохируулан найруулах бас чухал үүрэгтэй. За эсээ бол ерөөсөө оюуны хөдөлмөр, өөрөөр бичих найруулах хөдөлмөр гэсэн үг. За эхлээд одоо бичгийн тулд уншина, судална. За энэ бол одоо тухайн хүний хөдөлмөрийн 70%-ийг унших, судлахад зориулдаг. За дараа нь бод, уншихын зэрэгцээ одоо 20%-ийг бас бодоход зориул. За ер нь бич, уран онгод авьяас шаардлага хэрэггүй найруулах арга барил хэрэгтэй. Энэ бол хөдөлмөрийн 10% болоо гэсэн байна. За төсөөлөл. Буй болох юмаа төсөөлж мөрөөдөх нь санаандаа бүтээж байгаа бас нэг хөдөлмөр. За эсээ бол
бас логик дараалуулсан үйлдэлтэй нэмхэл зэгцэлж буй хөдөлмөр. За дараа нь яг эднэрийг бодоод найруул. Энэ найруулах бол их хэлний баялагийг их хэлний одоо мэдлэг чадварыг ашиглаж байгаа хөдөлмөрийн тань одоо үнц нь. За сонирхолтой болго. Нотлогоо их сурвалжаан баттай сайн сонин содноор аваарай л гэж хэлээ. За дараа нь сэтгэлгээ нэг квийн загварт бүү баригд. За ер нь эцэстээ эсвэл биеийг харуулж чадсан бичгийн бүтээл юм аа л гэж үздэг. За одоо ингээд төгсгөлд нь одоо бас бичиг талаар нэлээд хэд хэдэн зүйлийг ойлгож авлаа. За ингээд бие дааж одоо бид нэр энэ хугацаанд бичиг сэдвээ сонгоод бичиж эхлээд за бичсэн бол бас эргэж найруулад за мөн одоо бичих гэж байгаа бол эдгээр санааг хэрэгжүүлээд за мөн сурах хүчгийн 107-оос бүр энэ сурах хүчгээ дуустал уншаад миний хэлж яриаггүй санааг бас нэмж уншаарай. Тэгээ ятгсан эсээ бичээрэй. Аливаа зүйлээс татгалзаж элдв сайхан тэмүүлэх эсвэл бусдын нөлөөнд автаж уруудаг юм. За илүү ихийг төсөөлөх, алсын хараатай байх, түүнд хүрэхэд харин ятгах урлаг чухал хөшүүрэг болдог. Ятгсан эсээг сайн бичээрэй. Сурч буй чадвар, хувийн хариуцлага, за их хэлний хэрэглээ чинь харагдана. Ингээд эцэст нь бичгийн үйлсэд нь амжилт хүсье. Баярлалаа.